За бүгдээрэнд нь өдрийн мэнд, өглөөний мэнд. Одхимэр влогийн 7 дахь дугаар. Буюу хамгийн сүүлийн дугаар их эхэлж байна. За тэгээд өнөөдөр болохоор 7 сарын 11-ний өдөр. За тэгээд манай гал маань бас дэвсглийн 103 жилийн өх баяр наадамдаа ихэд оролцоод 2 дахь хоногоо ингээд өдөр ихэд дуусч байна. Өнөөдөр одцох их мөр уралдаад дууслаа. За тэгээд сайхан мэдээ нь бол 7 сарын 10-нд манай гал бас шүдлэн айргийн 3-т хурдлсан байгаа. За тэгээд өнөөдөр болохоор их мөр мордуулаагүй газар мордуу сайхан давхад ирсэн. За тэгээд хамгийн гол хүссэн хүлээсэн өдөр маань ирсэн байна. Одоо маргааш болох гэж байна. Тэгээд өнөөдөр маргааш манайх соёлын дааг 2-оо мордуулна. Тэгээд 2 соёлын 3 дааг мордохоор байгаа. За тэгээд мэдээж манай хар дааг маань мордноо. Тэгээд дунд цонгийн таажтай харуулсан их сунгаан дээр ашиглахад ажгүй нэлээд байр урагшлаад сайхан байсан. За тэгэхээр усааднаа бас харах болов гэж ерөөхдөө бас гордоостай байгаа. Мэдээж угаасаа хүн болгон л улсын наадмын морь урдуулж байгаа хүн болгон л ерөөхдөө ариг түрүүнд хурдлаасаа гэж одоо манай Монголын өнцөг болон бүрээсэл морьдоо үйж жилийн төрөлөлийн турш маш их хичээж хөдөлмөрлж явж байгаа. Түнтэй байдал манай галын ханжсан маргааш соёлын даах 2 дээр ихтгэл найдвараа тавиад тэгээд ерөөхдөө бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр болохоор босоо ажиллаа хийн. За тэгээд маргааш уралдандаа. За тэгээд өнөөдрөөс хойш ингээд наадам уралдаан дуусах хүртэл юу болох нь хамтдаа харцгаая. Хар дааг байгаа. За тэгээд халтар дааг. За тэгээд саарал дааг гэд 3 дааг манай өдөр мордноо маргааш. Одоо өнөөдөр даагны босоо ажил хийж байна. Өнөөдөр хөлсөн тарих гэсэн. Хамгийн одоо улсын хурданд уралдах хамгийн сүүлийн бэлтгэл буюу босго ажил хийж байна. Одоо хөсөлж байна. Тэгээд зөөлөн явчих. Тамны санаа дэвшилж байгаа яваарай. Бүгдээ гуглаа хараад сайн таардаг гэж заяа. Одоо гэж бай. За дүүрэн сайхан төлөвчтэй. За тэр маргааш урлах. Соёлын
Зя 7 сарын 12-ны өдөр сүүлийн өдөр дааг мартах байна. Улсын наадмын дааг. Зя манай уянаас шүтлэнгийн айргийн 3-ын хээ шүтлэн. Сая соёлон уралдаад ирлээ. Соёлонд манай уяны. Эгэр димэлт гэсэн шүү. Тэ. Буган соёлон маань. Айргийн тав дурдлаа. Их доороос. Зүтгэж. Явсараа 25. Явсараа тав дурлаа. Ганцхан 25 тал орох шиг боллоо доо улсын наадамд. Соёлын тасанд 25 тав өрөө. За хүмүүс түрмэг авахлаа гэж байгаа шиг. Буган соёлын сайхан уралдаж 5 торлоо. Тэр түмнээ цэнгүүллээ. Баярлалаа. Зя хардаг маань. Улсын наадамд уралдсан дээ. Ингэж ороод шүү. Даага урдан жургай мартуулаарай. Дааг мартуулах байна. Даага урдан жургай мартуулъя. Эдгээр хүмүүстэй үсгийн аюулгүй сайхан хандаж мартуулаарай. Жургай мартуулъя. Зя улсын наадмын даага насны март гараад. Даага урдан жургай мартуулъя. Хардаг маань 618 номертай. Даага урдан жургай мартуулъя. Ардын төрийнхөө их наадамд тоосоор их гэж мордлоо. Даага урдан жургай мартуулаарай. Зя сая даага уралдаад ирсэн. Тэгээ одоо болохоор манай уянаас соёлын шүдлөөр яригдсан. За тэгээд комиссийн энэ гэрүүдийн хажууд нэгдсэн журмаар мордо бүгдийг ачаад явдаг юм байна. Улсын наадам одоо цоллуулах гэж явж байна гэсэн үг. Зя шүдлэн 3 дурсан шүдлэн. Баярхуу ахын хээр шүтлэн. 3 дурсаа. Саарчулж. За усад аригчлуулсан бүхэл одоонууд энэ цуглараад бүгдээр нэгдсэн журмаар очиулаад явдаг юм байна. За манай буган соёлон өнгөрсөн жилийн завхны бүсийн төрөө хязаалан ганцхан 25 та дуурлоо. Манай буган дурлаа доо. Эхний тавт. Их доороос үтгсэн дээ. Их доороос үтгсээр юм байгаа л. Орж ирсэн аргагүй хурдан бай ямаа. Зя тэгээ бүгдээрээ төв цэнгэлт хүрэйлэн рүү. Төв цэнгэлт хүрэйлэн рүү явах гэж байна. Цэнгэлтээр ирсэн бай. Үдэсэлбэг наадмын За 12 дугаар хаалгаар оруулаад цовдлуулахаас өмнө бүх харигдсан морд
Тэгээд нэг насаа нуудад цагддаг юм байна. Сэжин ханы бэргэд харваачтай нэгсэн холбооны харваачи спортын дэд мастер Ожиржовын дажлын 4-р байранд Сэлэнг аймгийн Мандал сумын угуул Монгол За 7 сарын 13-ны өдөр болсон байна. Өнөөдөр улсын наадмаар бол сонгомлын их тунд баг гээд 3 нас уралдаж байгаа. За манай галын хувьд л сонгомл насны уралдаанд уралдаагүй. Тэгээ өндөр мордо буцаж авчираад 13-нд уян дээр ирчээ байж байна. За тэгээ галаараа бол улсын наадмад бол маш сайхан наадлаа. Шидлэн 3-т ороод соёл нь 5-т орсон байна. За тэгээд одоо сумдын нэг ойнууд болон бүсийн наадамд уралдах морд ерөөдөө тодроод тэр морд мань ерөөдөө салаад явах бах. Энэ жил уушаас Эрдэнэт, Чойр, Баянгор гэсэн 3 газар бүсийн наадам болох товтой байна. Миний одоо сонссноор бол за тэгээд хар дагны хувьд л улсын наадамдаа сайхан уралдлаа. Тэгээд 32-т ирлээ. За тэгээд хавар бол уралдаан байгаагүй. Зогсон шарт уралдаж чад ихэнх жоо хөлөө эвгүй болгоод тэгээд уралдаж чадаагүй. Тэгээд анхных нь уралдаан байлаа. 32-т ороод ирлээ. Сайхан уралдлаа. Тэгээд төрийн наадамд бас уралдана гэдэг манаас дээрийн өгчүүд ярьдаг. Давхуу тодмолоос хүлжилжсэн төрийн ажил юм аа гэж төр төмнөө цэнгүүлэхийн үйлдэлд бас оролцож төрдөө бас адуу мордуулж уралдаж төмөө олноо цэнгүүлж байгаа зүйл маань өөрөө төрийн ажил юм аа гэж хэлжсэн ба санаанд орж байна. Сайхан уралдаад 32-т орсон байна. За тэгээд видео энэ влог номер 7 эхлэхэд хэлсэнчлэн энэ бол хамгийн сүүлийн видео болох болно. Хардаг маань цаашаа энэ жилдээ өөрөхдөө бас уралдахаа болоод тэгээд энэ жил сайхан уралдаад өрөөд ирлээ. Одоо цагаан амраагаад дараа жил шүтлэн болгоод уях шийдвэр төрсөн байгаа. За влог маань тэгээд өвлөөс эхлээд дөнгөж даага одоо ахшаанд орж ирэхээс эхлээд л ямар хөө ажил хийх юм байна, яадаг юм байна гэдгийг бас чадлаараа харуулсан байгаа. Тэгээд хавар сонгодог юм байна. 109-нд ингэж гарч ийн. Зуны ажлууд юм байна гэд. Тэгэхэд бас бүх зүйлийг харуулахыг нэлээд хичээлээ. Тэгээд энэ хүртэл одоо бас хамт байсан үзэгч нартаа маш их баярлалаа. Чөлөөт цагт ингээд үзүүлэх юмтай, дээрээс нь шин залуу яштад цаа нэг авах юмтай, жижигхэн ч гэсэн жоохон ч гэсэн авах юмтай байсан бол миний зорилго болон манай Од Хэмэр галын пэйжийг одоо нээсний влогийг эхлүүлсний зорилго, гол зорилго маань ингээд биелсэн тооцож байна. Тэгээ та хэд маань дараагийн ямар ч бас одоо энэ ингээд хар дагны одоо жижиг түүх маань ингээд өндөрлж байна гэсэн. Тэгэхээр одоо цаашаа бас ямар ч видео гарч магадгүй. Тэгэхээр би өмнө үрдэ хэлж байгаа юм бэлээ. Пэйж дээрээ ямарчсан манайхан лайк дараарай. Тэгээ дээрээс нь видеон дээрээ лайк дараарай, шеэрлээрэй. Тэгээ одоо ингээд магадгүй бүксийн наадам дээр очиод бас галаар яаж уралж ийн бичиж магадгүй байх. Цаашаа ингээд намраас дахиад дараа жилийн үеэ ингээд намраас дахиад дараа жилийн үеэ ингээд эхлэж авна. Тэгэхээр юу үзмээр хармаар байгаас бичиж олно. Тэгээд энэ хүртэл байсан та бүхэндээ маш их баярлалаа. Хар дагны влог маань ерөөхдөө ингээд өндөрлж байна гэсэн. Тэр бүгдэнд нь амжилтсэ морин хурдан байг. Тэгээс та бүхэн маань сайхан надаарай гэж хэлээ да.